Сайн байцгаана уу Арслангийн ордныхоо 2025 оны 4-р сард Арслангийн ордныхны хувьд ажил мэргэжил, санхүү, хайр дурлал, эрүүл мэндийн талбарт дараах ерөнхий төлөв байдал ажиглагдана. Энэ сард Арслангийн ордныхны ажил мэргэжлийн талбарт тодорхой агц дэвшил гарах боломжтой. Хэдийгээр оны ихээр ачаалал хариуцлага өндөр байх ч энэ нь таны удирдах чадварыг сорих үе байх болно. Тиймээс нөхцөл байдал тохируулна, тактика өөрчлөх нь зүйтэй. Ирч хүчээ зөв хуваарлаж, шаардлагагүй зүйлд хүчээ зарцуулахаас зайлсхийх нь зүйтэй. Зарим тохиолдлууд асуудалд өөрөө шийдэгддэг тул тохиромжтой цагийг хүлээх нь ухаалаг алхам болно. Санхүүгийн хувьд 4-р сард Арслангийн ордных нь таатай байх төлөвтэй байна. Хуучин алдаагаа засаж шинэ ялалт байгуулах боломж гарч ирнэ. Карьер өсөх эсвэл шинэ байгууллагад ирээдүйтэй ажилд орох боломжтой. Гэсэн хэдий ч томоохон хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлтэй наймд оролцохоос болгоомжилж санхүүгийн шийдвэрүүдээ сайтар бодож төлөвлөх нь зүйтэй. Хайр дурлалын талбарт энэ сард шинэ боломжууд гарч ирнэ. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа илүү тааламжтай тайван байлгахад анхаарах хэрэгтэй. Оны дунд үед ёс зүйтэй, ур чадвартай түншүүд байх боломжийг бүү алдаарай. Энэ нь таны хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд авчрах боломжтой. Эрүүл мэндийн хувьд энэ сард өөртөө онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Архав хүүч өвчтөе хүмүүсийн хувьд онцгой халгаатай байх тул амьдралын зөв хэв маягийг баримтлах нь чухлаа. Зөвхөн эм тариагаар эмчилгээс илүүтэйгээр эрүүл хооллол, тогтмол дасгал хөдөлгөөн, хангалттай амралт зэргийг чухалчилж, стрессээс зайлсхийхийг хичээгээрэй. 25 оны 4-р сард гариг иргэсийн байрал таны амьдралд тодорхой нөлөө үзүүлнэ. Энэ үед эхэлсэн шинэ харилцаа удаан үргэлжлэх магадлал багатай байж болох тул болгоомжтой хандах нь зүйтэй. Мөн энэ үед гариг иргэсийн нөлөөгөөр орчлон ертөнцид тодорхойгүй нөхцөл байдал ихсэж байгаа тул баталгаагүй зүйлдер амлалт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Энэ сард гариг иргэсийн нөлөөгөөр таны амьдрал, ажил мэргэжил, санхүү, хайр дурлал, эрүүл мэндийн талбарт тодорхой өөрчлөлтүүд гарах тул боломжуудыг ашиглаж өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Контент маань таалагдсан бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.